За тэгэхээр өнөөдөр би та бүхэндээ юу тайлбарлах гэж байгаа юм бэ гэхлээр бүгшний эзэн тоглоомыг дундаас дээш түвшний ерөнхийдөө анхан шатнаас ч хийсэн болон ер нь үзээд тахад гингүү тийм тоглогчдод жоохон зөвлөгөө өгөх гэж байна. Өнөөдөр би юугаар өөрийнхөө тактик буюу хьюмангаар тодорхой хэмжээ жоохон зөвлөгөө өгнө. За тэгэхээр ихэнх тоглогчид яад юм бэ гэхлээр энэ бүгшний эзэн тоглоомыг реплей гэдэг зүйлийг ердөөсөө мэддэггүй. Ингээд реплей гэдэг зүйл рүү ингээд энэ миний төвчлөр жоохон хэвдэлчихээ нэг удаа хоёр удаа дарагдаад байна. За яг ингээд ихэнх тоглогчид реплей гэдэг юм мэддэггүй болохоор өөрөө хэрхэн яагаад ялагдчихв, хак ашиглацсан уу, намайг яагаад ялтчихв гээл те. Одоо чинь ингээд хүмүүс ингээд гайхдаг байхгүй юу? Тийм ээ. Тэгээд ингээд гайхаад байхгүй дараад нь яг яах юм бэ гэхлээр нь штэ. Шууд ердөөсөө нөгөө нэг юу яадаг вэ? Гайхаад байх зүйлгүй. Гэт тоглож дуусан гутаа сэвлээд хадгалцдаг байхгүй. Тэгэх юм бол энэ реплей рүүгээ ороод ингээд тийм ээ яаж ялагдсан малагдуу ингээд яасан ийсэн гэд те яаж ялагдаад байна, яаж ялаад байна гэх зэрэг иймэрхүү зүйлсүүдийг ерөнхийдөө одоо мэдээд авчдаг байхгүй юу. Өөрөөр хэлбэл одоо өөрийгөө яаж ялагдаад байна, яаж байсан, ямар тактик ашиглаад байна гэдгийг мэдээд авчвал дараачуудад нь та хараад суралцаад тийм үү. Тэгвэл ийм тактикийн эсрэг ийм тактик ашиглаж болох юм байна. Ингэж тоглох юм бол ингэж тоглох гэж болох юм байна гэдэг бодоод боловсруулахт чинь арай амар байдаг байхгүй юу. Тэгээ тийм үднээс ерөнхийдөө энэ реплей гэдэг зүйлийг хамгийн түрүүнд мэдээд авчаасаа гэж хүсэж байгаа. Хэрвээ үнэхээр энэ бүгшний эзэн тоглоомоор сайн тоглоё гэж сурья гэж бодож байгаа бол хамгийн түрүүнд энийг мэдээд авчих хэрэгтэй. За тэгээд одоо жинхэнэ яг мэрэгжлийн тоглогчд руу энэ Hawk Takeover, Hawk Scorpion, Majlara одоо бит гэх юм үү зөндөө олон мэрэгжлийн тоглогчд байгаа заяа. Тэгээд одоо Big DDS ч гэсэн одоо мэрэгжлийн тоглогчд. Би мэрэгжлийн тоглогчдоо тоглосон нэг тоглогчдсоо зүгээр нэг тоглолтоосоо жишээ авч байгаа та бүхэн зүгээр харуулах гэж байна заяа. За тэгэхээр одоо дандаа мэрэгжлийн тоглогчид тоглосон тэгээд юун дээрээс өөрийнхөө тактикийг хараад жоохон тайлбарлаад явчихъя заяа. За тэгэхээр энэ дээр ямар тоглогчд байгаа юм гэхээр нэгт Hawk Takeover, Hawk Scorpion, бат Big DDS байна. Энэ Big DDS би тэр нэгт л Hawk Takeover, Scorpion хоёр нэгт л. За тэгэхээр би энэ ч яаж байгаа юм гэхээр хоёр алтныхаа үйлдвэрг барьлаа тийм үү. Тэгээ энэ хооронд энд ч тагнуул ирсэнгүй, энд ч тагнуул ирсэнгүй тийм үү. Тэгээд тагнуул өрдөөсөө ирээгүй болохоор би одоо яах вэ гэхлээр энэ ч нэгдээ одоо миний юг хаанагааг мэдхгүй штэ дайсан. Нэгсэндөө миний одоо юу алтны үлдрэг хаанагааг мэдхгүй тагнуул ирээгүй болохоор мөртөн авчих юм бол яах вэ? Дайсан хөвчлэн юугаар эхэлтэн гэхээр явган цэргээр эхэлдэг байхгүй юу? Явган цэргээр эхэлдэг. Тэгэд өөрөөр хэлбэл энэ ч би хоёр алтныхаа үлдрэг барьсан энд мортонгоо барьж байна. Харин энд энэ юу барьж ин гэхлээр цэргийн үлдрэг барьж энд 3 дахь алтныхаа үлдрэг барьсан байна шүү дээ. Би энд 3 дахь алтныхаа үлдрэг барих гэж жоохон удаж байгаа заяа. Тэгэхээр энд Big DDS байна. За тэгээ би болохоор чинь энэ ч яг тэгэхээр би одоо ерөнхийдөө эхлэлт үе бас тодорхой хэмжээ жоохон аз шаардсан шүү. Одоо энэ эхлэн гутаа ингээд гондор одоо явган цэргүүдийг авч байгаа сте. Энэ чаттангуудыг авах юм бол миний мортонгуудыг зүгээр өстой хяарцхан заяа. Тийм болохоор яаж байгаа юм гэхээр эхлээд харин энгийн энэ явган чатта биш. Явган цэргүүдийг авч байгаа тохиолдолд миний мортонгууд зүгээр явган цэргүүдийг зүгээр хяар цогтөг заяа. Нэг скил нэг юм энэ заяа. За тэгэхээр одоо энэ штэ. Өвчний энэ цэргүүдээ энэ хаваар явуулна заяа. Тэгж хооронд нь би энд ч алтныхаа үлдрэг барьчихж байгаа байхгүй энд.
одоо миний цэрэг гарч ирж байна. За цэрэгийн цэрэг гараад ирлээ. Одоо энийг хар явган зэргүүдийг зүгээр хяар цөхнө. Эдгээр миний алтны үйлдвэрийг яг устгах гэж байгаа. Яг энэ үед нь зүгээр хяар цөхдөг байхгүй ингээд. Ингээ хяар цөхөд гараад ирж байгаа байхгүй. Тэгэд би тэр хонд нь энэ голдоо алтны үйлдвэрүүдээ барьж байгаа. Яагаад голдоо алтныхаа үйлдвэрүүдийг барьж байна вэ гэхлээр энэ талаасаа ч тэр ийшээгээ туслахад амар, энэ талаасаа ч тэр ийшээгээ туслахад амар гэдэг байхгүй. Тэгүн гот их их тоглогчид эдгээр энэ алтныхаа үйлдвэрүүд бачдаг. Тийм болохоор энэ Скорпио энэ талаар ингээд хийдэмээ цаг хугацаа алдаж миний алтны үйлдвэр хайж байгаа байхгүй. Тэр хооронд миний мортонгууд яаж байгаа гэхээр өөрийнхөө хамтрагчдад ингээд тусалчихж байгаа байхгүй. Энд ч ингээд туслана, одоо ийшээш туслана. Тэгэн гот энэ нөгөө нэг илрүүлж чадахгүй ингээд яваад байгаа байхгүй. Энэ харж миний алтны үйлдвэр хаанаа болоо гээл илрүүлж чадахгүй байж байгаа хооронд нь миний мортонгууд яаж байгаа гэхээр энэ хоёр ингээд сайн туслаад өчөж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл тэгж чад. За ингээд нэг мөргөд өгчөд заавч нөгөө нэг бүрэнгүүц тусгаад байх шаардлагагүй хэрнээ ингээд юу яачих вэ? Би энэ морины үйлдвэр авах гэж хагаад болчихж байгаа. За энэ одоо хин энэ take over юу ашигласан бэ гэхээр энэ скиллээ ашигласан. Энэ скиллээ ашигласан байгаа болохоор одоо хүчрэх болсон. Би одоо хэдэн ч удаан мөргөөд энэ зэрүүд нь өөхгүй байсаар хагаад тодорхой хэмжээнд миний энэ юуг устгаа хийчихэж байгаа байхгүй юу. Одоо юу гэдэг ч юм дэ тийм ээ. Алтны үйлдвэр устгаа хийчихэж байгаа байхгүй юу. Энэ зэргүүцэд хүч нэмдэг 35% армор 35% армор нэмдэг. Тэгээд дээрээс нь тийм 35% хамгаалт нэмчихэж байгаа. Тийм болохоор өгөхгүй болоо. Энэ хооронд нь би яаж байгаа юм гэхэлэр энэ Баатар авчиж байгаа байхгүй Мортон Баатар. Тэгээ энэ Мортон Баатар мэдээж хэрэг энэ Теодон жоо хамт явах бол өөрөө Мортон цэргүүдтэй хүч өгдөг. Тэгээд дэрс энэ 7 дугаар левел рүү орчих юм бол энэ л болохоор чинь яадгүй гэхэлэр левел өгдөг. Энэ болохоор яадгүй гэхэлэр левел өгдөг. Нөгөө нэг левелийг бүх цэргүүдээ левел нэмдэг. Энэ болохоор ойр хавьд байгаа цэргүүдтэй бас хүч өгдөг. 25% дэмэж, 25% левел цуглуулах хүч. Энэ болохоор 99% армор, 25% дэмэж нэмдэг. Энэнийг нэмээд тэгээд би энэнийг авсан дараа харвачийн дараа 15 ийм скиллээр юу авдаг вэ гэхээр мортын скиллийг авчихдаг. Мортын скиллийг авчих юм бол миний энэ Мортон Баатар байгаа шүү дээ. Одоо энэ Мортон Баатар те. Одоо энэ Мортон Баатар байгаа шүү дээ те. Энэ чинь энэ мортын скиллтэйгээ нэгдээд аимшигтай юм болдог байхгүй. Тэгээ өөрөөр хэлбэл энэ дээр би юу ярих гээд байгаа юм гэхээр оох текопер, оох Скорпио, Мажелара гэд энэ олон тоглогчид яг ихвчлэн яадаг юм бэ гэхлээр хэр барахын хүмүүстэй зүгээр тоглоод байхгүй. Зүгээр нэг одоо та ингээ 3 тоглохдоо 1-2-т нь нэг удаад нь ялчлаа штэ. Тэгээд 2 дахь удаад нь ялгдчихлаа штэ зүгээр. Тэгэхэл юм бол нөөб мөөб гэдэг эднэр чинь ерөнхийдөө жоохон одоо юу гэдгийг те ер нь энэ big DT-ээс нөө мажлаараа нөө ох Скорпио маань эднэр чинь бүгдээр ерөнхийдөө жоохон яг одоо мэрэгжлийн төвшний хүмүүстэй тоглох хүсдэг. Үнэхээр та жоохон мөөб байвал тантай үрдээс тоглохчгүй тооч. Зүгээр киклэл хийж байна. Тэгээ яг үнэхээр өөрсдөө ингээд за яг тоглож болохоор юм байна гэд хүлээн зөвшөөрөгдсөн зөвхөн тим тоглогчтой одоо чинь Мажелара, Скорпион, Big DTS, Mega тэгэл одоо M, Pro гэл олон тоглогчд байгаа. Сайн. Одоо би энэ чи ямар скил тактик ашиглаж юм гэхээр энэ жатангуудаасаа мортонгуудаа зүхтаалахад урдаас нь харваач болон Боромир хоёр явуулчих штэ. Өөрөөр хэлбэл энд одоо миний Боромир явж байгаа. Энд миний Боромир явж байна. Энд дайсны Боромир явж байна. Энд дайсны жатангууд явж байна. Би жатангуудын эсрэг харваачдаг тавьчихлаар жатангуудыг харваачаад цөм хийдэг байхгүй юу. Тэгээ Боромир бас явган цэргүүтэй ерөнхийдөө явах хэрэгтэй байдаг.
За тэгээд би одоо энд яаж нухарч байна. Харин манай энд энэ нөгөө хин энд нөгөө нэг юугаа Big DDS энд имчилэгчээ буулгач цэргүүдээ дайрж байна. Яг одоо. За даваар бол ингэдөө имчилэгч энэ юу хоёр авчиж Big DD энэ Ох Скорпионыг би хараад байгаа юм шүү дээ. Ох Скорпион бол энэ хоёр скил авчиж. Энэ хин бэ? Энэ би бол ганцхан энийг авцсан байгаа. За тэгээ Big DDS ерөнхийдөө даваар бол яг яадаг юм гэхлээр цэргүүд дунд нэг байлтахаасаа илүүтэй юу сайн байт юм бэ гэхлээр үйлдвэр устгахтаа сайн байдаг. Тэгэхээр аль болох нэг иймэрхүү нууц газар ингээд одоо Big DDS гэж манай хамтрагч штэ ингэж аль болох өөрийнхөө нууц газар арталт нь муу ингэж тэ түнэлээ барьж байгаад түнэлээр нь дамжиж нэг ста зам товчилж орж ирдэг. Яг гэх юм бол энэ даварч нөр маш удаан хөдөлгөөнтэй. Маш удаан хөдөлгөөнтэй. Тэгэхдээ энийг ерөөдөө мэд тоглогчд бол мэдж байгаа ах гэж би өвдө бодож байна. Тэгээд дээрэс нь энэ дээр би нэг хэд хэдийн юмыг би одоо нэг харуулчихсан. Энэ дээр би одоо X-ээ дарцсан байна штэ. Энэ дээр би биш энэ хүмүүс одоо X-ээ дарцсан байна штэ. За одоо энэ дээр би энэ хэдийг одоо X-ээр дарцсан байна штэ. Энэ одоо миний л мартингууд тахтаа энэ. Тэ оюун бүрт би ерөнхийдөө мартингуудаар тоглохдоо ерөнхийдөө X-ээр дарцсан. Энэ X болгодог нь ямар ч утгатай гэхэл илүү сайн дайралтыг дэмжиж өгч байгаа. Хэрвээ хамгаалж өгье тулд яа гэх юм бол за энд миний боромер энд dog take over-ийн боромер хоёулаа л адилхан 3 левелтэй явж байна. Даах. За энэ хэн болохоор чи парамерыг авсан бай заяа. Энэ take over. Би болохоор чинь ихэвчлэн юу авдаг болохоор Теотныг авдаг. Теотны энэ скиллийг бас их ашиглах хэрэгтэй. Энэ одоо бүх өөрхөн зэргүүцэд левел өгнө штэ. Яг тэр хүрээнд хамрагдаж байгаа. За тэгээд ерөнхийдөө Big DDS бид хоёр бол ерөнхийдөө энэ тулаанд бол ялахын хувьд бол ялж байгаа. Тэ. Одоо энэ ч Big DDS ерөнхийдөө ихэвчлэн ялчна. Тунтахгүй. За тэгэхээр одоо би энэ ч яаж юм гэвэл энэ ч имжлэгчээ аваад тавьсан байна. Энд чи өөрөө мортонгууд чарахт бол тэгээд энэ мортонг би яагаад энийг бүр upgrade сайжруулчаа те энэ мортонг би яагаад ингэ авч байгаа юм бэ гэхлээр энэ мортон нэгт харуудаг дээрэс нь энээсээ илүү одоо юу гэдэг хүчтэй байдаг гиг би анзаарсан л та жоохон хүчтэй байдгийг. Тэгээд дээрэс нь харуудаг байхгүй энэ гол нь. Дээшээ агарлууч дайрна, дээшээ ш дайрна. Одоо би энэ чи аргоор нь авцсан. Тэ? Одоо би энэ чи одоо чи энд ингэ тулдж штэ. За одоо энд дайсны програмыг алж байна. Манай програмер энэ take over-ийн програмыг энэ дөрвөн талаас нийлж байгаад ингээд бөмбөгдөөд хөнөөж эхэлж штэ. Одоо би аргоронтойгоо нийлцсэн. Одоо ингээд дайрхгонгууд энэ хэд ялагдсанаа мэдээд одоо ингээд гарчиж байгаа байхгүй. Уус хоёр талд хоёулаа ялагдаад эхэлсэн. За тэгэхээр нэг иймэрхүү байдлаар энэ тоглоомнуудыг жоохон тайлбарлаад явбал ямар байна вэ гэж бодож байна. За өнөөдөр чинь 2025 оны 7 сарын 5 тэг 30 минут болж байна. За тэгээд энэ хүргээд имжлэгээ өндөрлөё. Ерөнхийдөө иймэрхүү тоглосон тоглолтуудаа иймэрхүү байдлаар тактикуудаа ингээд тайлбарлаа хөвчүүл яаж байна вэ? Гайхаад байна.